За өнөөдрөөс бид нэр шинэ ном руу орно. Шинэ ном маань болохоор Эфес хотынд бичсэн захидал гэх шинэ гэрээний шинэ ном байгаа. За энэ бол нэлээд баялаг, нэлээд гүн бас их ухах юм ихтэй нэлээд тийм хөнгөн уншихад бол жоон хэцүү. Яг л тэр ухаж төнхөх ёстой их юм маш их зүйлийг ингээд чигжээд ингээд өстой аман дээр нь баг ингээд багтахгүй болтол ингээд чихээд хайцсан ингээд бүр нэг арайг нэг цахилгааны татцсан ийм цүнх шиг маш их юмтай тийм нэлээд баялаг захидал байгаа. Тийм учраас нэлээд та бүхнийг бас гэртээ ялангуяа хувьдаа уншаасаа гэж хүсэж байгаа шүү. Тийм учраас зөвхөн бүтэн сойдор нэг 30 минутын номлол сонсоод энэ номыг тэ энэ захидлыг сайн ойлгоно гэдэг бол хэцүү. Гэхдээ бид нар ямар ч байсан сувглаар ингээд явнаа. За тийм хамтдаа ихтэй нэг залбирчээ. За эзэн минь танд бид нар баярлалаа. Энэ цагийг, энэ боломжийг та бидэнд өгсөн талархъя. Тэгээд та бидэнд бас энэ захидлыг үлдээж өгсөн талархъя. Тэгээд энэ захидал Эфес хотынхантай ярьсан шиг өнөөдөр бас бидний зүрх сэтгэлтэй, бидний амьдралтай холбогдож бидний амьдралд үр жимсээ өгөөсэй гэж хүсэж байна. Ариун сүнс таныг би урьж байна. Ариун сүнс та бидэнтэй ярьж өгөөч. Та бидний амьдралд үр жимсийг, та өөрчлөлтийг, шинжилтийг, төлөвшлийг та авчираач гэж гоё. Тэгээд чуулганд та бас өөрчлөлтийг авчираарай. Эзэн минь таны хүсэл таалал биелэх болтугай саяны дуундар үнэхээр хэлсэн шиг таны хүсэл тэнгэр шиг газар дээр биелэж таны хаанчлалд хэлэх болтугай гэж би Есүс таны эрхэм нэрээр залбирanгуйлаа. Амен. Христийн чуулганаас таны амссан туршлага ямар байгаа бол за ихэнх хүний хувьд бол ер нь бол чуулганы тухай, чуулганд байгаа үдсэн туулсан юм нь нэлээд холимог, сайнтайч, муутайч холимог байдаг бах. За зарим хүний хувьд бол Христийн чуулган бол Бурхны хайр ивэл, уучлал, өршөөл, халуун дулаан уур амьсгалыг мэдэрдэг, ахан дүүсийн хайрыг хүлээж авдаг, өгдөг, бас баяр хөөр, өсөлт дэвшил, өөрчлөлтийн хувьд амьдрал дээр нь маш их том өөрчлөлт гардаг тийм чухал газар. Өөрийнх нь амьдралынхаа хувьд ерөөсөө гол цэг нь чуулган тэр хүний хувьд байхгүй бол амьдрал нь суургүй юм шиг, төвгүй юм шиг те эргэлдэх цэггүй юм шиг болохоор тийм хүмүүс бас байдаг. Харин зарим харамсалтай зарим хүний хувьд бол чуулганаас амсан туусан зүйл нь тийм эерэг байдаггүй. Магадгүй гомдсон, хэн нэгэн үнээс авсан, гомдсон, шархалсан, эсвэл цөөхөн хэдэн нөлөөтэй хүмүүсийн үзэл бодлоор тэр чуулганы үйл ажиллагаа шийдвэрүүдэнд давамгайлж яадаг, хүмүүс нь эсвэл хоорондоо хагарч бутарсан, хов живтэй, шүүмжлэлтэй, хил амын газар байдаг. За тэгээд энэ үнээс болоод Христийн чуулганы Христийн дагалдагчийн гол шин чанар буюу тэ бие хайрлах гэдэг зүйл дутагдаад үүнээс дагалдаад чуулганы гол үүрэг болсон сайн мэдээ тараах, дагалдуулах, итгэлээр төлөвшөх ажил нь хойрогшдог, тэр нь орхигдсон тийм явдал болдог. За тэгвэл бидний уншиж байгаа өнөөдрийн энэ Эфес хотынд бичсэн захидлын талаар би нэлээд тойм тайлбар та бүхэнд хэлж өгье. За энэ захидал бол үндсэндээ ерөөсөө Христийн чуулганы тухай. Христийн чуулган гэж юу юм? Чуулганд ямар байх ёстой? Чуулган гэж үнэхээр Бурхан чуулганыг яг юу гэж хардгийг, энэ чуулган ямар байх ёстой бэ гэдэг зүйлийг бидэнд хэлж өгдөг. Нэг ясандаа өөрөөр хэлбэл Христийн чуулган буюу Бурханы ард түмний гэр бүл, итгэлийн гэр бүл гэж юу болохыг нь нөгөө талаасаа бас сүнслэг буюу жинхэнэ утгаараа ямар байх ёстойг бидэнд харуулж өгдөг. Нэг ясандаа Христийн чуулган бол ийм байх учиртай юм а гэдэг онлын тодорхойлтыг нь бидэнд хэлж өгдөг. Үүнийгээ тэгвэл бодит амьдрал дээр бид нар бие биенийхээ дунд чуулганыг бүрдүүлж байгаа гишүүдийн дунд энэ нь яаж биелэл болох ёстой юм бэ? Бодит амьдрал дээр яах ёстой юм бэ гэдгийг захидлын ялангуяа 2 дахь хэсэг нэлийн дэлгэрэнгүй биднэрт хэлж өгдөг. За энэ захидлыг хэрвээ би нэг зүйлтэй жишээлэх юм бол фото зурагтай зүйрлэж болно. За дээр үеийн фото зургийг яаж угаадаг байсныг мэдэх үү? Тэ? Зарим нь бол мэдэх бах. За орчин үеийн залуучууд бол бараг мэдэхгүй бах. За дээр үед бол фото зургийг аваад тэр пленкэн дээр буулгаад тэр пленкийг нэг харанхуй өрөөнд ороод тэгээд нэг юм уусмалд шингээгээд угаагаад нэг цаасан дээр буулгаад тэгснийхаа дараа тэр нь ингээд аажимдаа тодроод нөгөө зурагч нь гарч ирдэг. Яг харанхуй өрөөнд дотор тэр зүйлийг хийдэг гэсэн. Тийм учраас
зураг угаалгана гэдэг тэр нөгөө угаах гэдэг үг нь яг тэр нөгөө химийн бодисоор угаадаг тэр зүйлээс гаралтай. За тэгвэл Эфес хотынд бичсэн энэ захидал бол онлын хувьд чуулган ийм байх ёстой гэдэг одоо ирээдүйн буюу тийм чуулган бол яг ийм учиртай юм аа. Төгс зураглал нь бол энэ байгаамаа гэдэг зургийг биднэрт өгж байгаатай адилхан. За тэгвэл энэ зурганд бид нар хүрэх ёстой юм шүү. Энэ бол бидний очих ёстой цэг, энэ бол бидний хүрэх газар энэ шүү. Энэ хэм хэмжээнд бид нар очих ёстой шүү гэдэг зураглыг биднэрт хэлж өгж байгаа. А тэгвэл өнөөдөр амьдрал дээр тэгвэл тэр зураглаа хүрэхийн тулд бид нар яах ёстой вэ гэдгийг маань хэлж өгдөг тийм захидал байна. За нэгэсэндээ тэр зургийг угааж ээж харанхууд ингээд угаагаад бодисонд шингээж ээж нөгөө зураг нь тодорч гарч ирдэгтэй адилхан Христэд итгэгчдийн амьдрал угаагдж ээж, өөрчлөгдөж ээж, шинжлэгдэж ээж тэр зурган дээр байгаа төгс хэм хэмжээнд тэр Бурхны хардаг хэм хэмжээнд очих ёстой юм байна. Тэгэхээр энэ бол нэг ёсондоо үйл явц гэсэн үг. Нэг ёсондоо гинтхэн шууд тийм болчихгүй. Гэхдээ бидний очих цэг маань тодорхой. Тэр цэг рүү бид нэр очихын тулд зураг угаагддагтай адилхан Христэд итгэгчид угаагдах ёстой, өөрчлөгдөх ёстой, төлөвшөх ёстой гэсэн үг. Тийм учраас энэ захидал дээр биднэрт онлын талын ойлголтч байгаа практик амьдрал дээр хүмүүс яах ёстой вэ гэдгийг маань ч гэсэн хэлж өгж байгаа тийм зааврууд байгаа. За Паул Эфес хотынхонтой ямар холбоотой талаар би бас хэлж өгье. За Паул илгээлтийн 2 дахь аяллахаа үеэр Эфес хотод ирээд тэндээ 3 жил ер нь үйлчилсэн. За энэ үйлчлэлийн тухай Үлс намын 19 20 дугаар бүлэг дээр байж байгаа. Тэгэхээр та бүхэн бас дараа нь уншаарай. За Эфес хот нь болохоор тухайн үеийнхээ Грекийн өмнө нь бол Грекийн колон байсан. Тэгээ сүүлдээ Ромын эзэнт гүрний харьяанд орсныхаа дараа Ром соёл, Ром сэтгэлгээ нэлээд давмгай болсон тийм газар. Тэгээд тухайн үеийнхээ одоогийнхоор бол Туркийн зүүн одоо баруун талын газар нутгийн Аз гэдэг аймаг байсан. Тэр Аз гэдэг аймгийн нийслэл нь байсан. Тэгэхээр тэр бол худалдаа арилжааны нэлээд том боомт хот. Тэнд олон янзын үндэсний хүмүүс амьдардаг, нэлээд олон юм өрнсөн, бужигнсан тийм газар байсан. Дээрэс нь Эфес хотод тэр грек ромчуудын шүтдэг Артемис гэдэг охин тэнгэр одоо тийм шүтэн байсан. Тэр шүтэний нэлээд том сүм дуган нь тэнд байсан. Тэгэхээр тэр сүм дуганд босон үйл явдлын тухай бид нар бас Үлсээс уншиж болно. Тэгээд тэр нөгөө Паулийн үйлчлэлийн үр дүнд маш олон хүн Есүд итгээд нөгөө шүтэнийг шүтгэхэ болоод ирэхээр нөгөө шүтэнээр бизнес хийж мөнгө олдог байсан хүмүүс нь өмнө дэгдээгээд энэ хүн бидний орлогыг би үгүй болгох гээд байна. Тийм учраас энэний эсрэг өмнө гаргая гэд нэлээд самун дэгдээсэн. За тэр үйл явдал бас байгаа. За тэгвэл Паул энд Эфес хотод 3 жил байхдаа эхний 3 сард нь болохоор яг ерөнхийдөө Иудаа хүмүүс зориулаад үйлчилсэн, тэднэрт Есүсийн тухайд сайн тайлбарлсан. Сүүлдээ тэднэрээс зарим нь яг Паулаас зай аваад Паулыг эсэргүүцэж эхэлсэн учраас өөрөө тэнд Тираны танхим гэдэг нэртэй газар 2 жил дагалдагч яг өөрийг нь сонсъё гэсэн хүмүүсийг авчираад тэндээ бараг өдөр болгон хичээл заадаг, сургадаг байсан. За энэ тэгэхээр ерөөсө Паулын маш тогтвортой нэг газараа үйлчилсэн газруудынх нь нэг. Тэгэхээр энэ бол үнэхээр маш мундаг, сайн Паул гэдэг багшаас Библийн сургуулийн хичээлийг л ерөөсө өдөр болгон аваад байсантай адилхан гэсэн. Тэгэд энэ Эфесийнхний хувьд бол үнэхээр үр дүнтэй уг нь бол ихэндээ өсөж исэн. Тэгээд эзний үг сургаалаар тэд нар нэлээд гайгүй болсон. Тэгээд Эфесээс яваад Паул явахдаа сүүлд нь бас дараа нь Тимотиг за чи энд нэг хэсэгтээ үлдэж бай. Яагаад гэвэл энд бас гаж буруу сургаал зааж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүсийг зогсоо, тэр хүмүүсийг боль гэдгийг нь хэл гэж зааварчилсан ба. За тэгээд сүүлд нь бас ерөнхийдөө тэр явдлаас хойш Паул үйлчлснээс нэг 6-8 жилийн дараа буюу манай эртний 59-өөс 61 оны хооронд Паул энэ захидлыг Эфесийнхэн зориулж бичсэн. За тэгэхээр энэ хооронд анх нөгөө үйлчилжсэн хугацаанаас нь одоо захидлыг бичих хооронд юу болсон бэ гэхээр Эфес хотынхан уг нь бол үнэхээр гайгүйхан эхэлж исэн бол сүүлдээ нэлээд асуудалтай болж эхэлсэн ба. Тийм учраас энэ захидлыг бичсэн. Тэгээд сүүлдээ бас бид нар Эфес хотынхны тухай илчлэл номоос бид нар олж уншдаг. Тэнд олон хүний одоо иш татах дуртай нэгэн
Гэхдээ нэлээд халуун сэдв байдаг. Тэр юу вэ гэвэл нөгөө анхны хайрын тухай. За та нар өмнө нь Есүс эзнийг яаж хайрладаг байсан шиг хайрлахаа болсон байна гэдэг өгүүлбэр тэр одоо зэмлэлийг Паул хэнд зориулж хэлсэн байдаг вэ гэвэл Эфесийнханд. Тэгэхээр эндээс хүрээ ингээд эхнээс нь төгсгөл хүртэл ингээд харах юм бол Паул элчийн 2 3 жилийн үйлчлэлээр ихэлсэн тэр чуулган ер нь яваандаа нэлээд асуудалтай болсоор байгаа. Сүүлдээ бүр та нар эзнийг хайрладаг байсан тэр анх яаж хайрладаг байсан хайраараа та нар хайрлахаа болжээ гэдэг зэмлэл хүртэл уруутсан байдалтай харагдаж байгаа. За тэгэхээр бид нар энэ Эфес хотынд бичсэн энэ захидал бол өнөөдөр биднэрт ч гэсэн маш их хамаатай гэсэн үг. Заримдаа бид нар яг итгэл дээр анх ирэхдээ нэлээд халуун байдаг те. Дөнгөж итгэснийхаа дараас би бүхмаа зориулаас бөөн халуун сэтгэлтэй явж идэв. Тэгжээс нь ямар нэгэн шалтгаанаар өөрөөсөө ч байж магадгүй, бусдынхаар ч байж магадгүй ямар нэгэн шалтгаанаар тэр хайр нь бүдгрээд, багасаад сүүлдээ нэг за яах вэ? Явж илээ, цуглаанд явж илээ, болиул болж илээ, яах вэ яасан дээ гэд. Тэгсээр байгаа сүүлдээ явсаар хагаад бараг цуглаан ч яах вэ? Хайлны очивол зүгээр ч юм уу. Эсвэл бүр сүүлдээ цуглаанд яваад ямар хэрэгтэй? Тэнд тийм л байдаг штэ, ийм л байдаг штэ, ийм л асуудалтай байдаг, тийм л асуудалтай байдаг, тийм хил амтай байдаг. Гисээр байгаад сүүлдээ чуулганд явхаа болчдөг. Тийм дүр зурагтай болчдөг. Харин тэгвэл өнөөдөр яг энэ Эфес хотынд бичсэн энэ захидал биднэрт чуулган бол ямар чухал газар вэ? Итгэгчдийн хувьд яагаад тэнд байх ёстой вэ гэдгийг маань биднэрт онлын хувьд маш тодорхой хэлж өгж байгаа. Тийм захидал. За тэгээд цөмөрөө энэ захидлыг эхнээс нь уншин. Өнөөдөр болохоор Эфесийн 1-1-ээс 14-ийг уншин. За тэгээд цөмөрөө Библийг гаргаад харцгаая. Бурхны хүслээр Христ Есүсийн элч болсон Паулаас Эфес хотын Христ Есүстэй нэгдсэн итгэмжид ариун хүмүүст хандан бичиж байна. Бидний эцэг Бурхан хийгээд эзэн Есүс Христэс хайр ивэл амар амгалан нь та бүхэнд байх болтугай. Христээр дамжуулан Тэнгэр дэх бүхий л сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн бидний эзэн Есүс Христийн Бурхан бөгөөд эцэг өрөөн магтагдах болтугай. Бурхан биднийг өөрийнхөө оршихуйд цэвэр ариун гим зэмгүй байлгахаар ертөнцийн суурийг тавихаас ч өмнө Христийнх болгон хайраараа сонгож хүсэл тааллынхаа дагуу Есүс Христээр дамжуулан биднийг өөртөө үрчилж авахар урьдаас товлсон билээ. Иймэд хайрт хүүгээрээ бидэнд үзүүлсэн сүр жавхланд хайр ивэлийг нь магтъя. Бурхны бэлхам их ивэлийн ачаар бид Христтэй нэгдмэл болж түүний цусаар алдаа зөрчлөө уучлуулан түүгээр дамжуулан чөлөөлөлтийг хүртсэн билээ. Тэрээр тэрхүү хайр ивэлээрээ биднийг бүх талын мэрэгэн ухаан хийгээд ухаарлаар бэлхаагаа зогсохгүй Христээр дамжуулан илэрхийлэх гэж зорьсон хүсэл тааллынхаа нууцыг бидэнд мэдүүлжээ. Цаг нь бүрэн болоход Тэнгэр ба газар дах бүхнийг Христээр нэгтгэх нь түүний хүсэл таалал байлаа. Бүхний хүслээрээ зохицуулан ажилдаг түүний зорилгын дагуу бид урьдаас товлогдсон Христтэй хамт ивэлийг хүртгсэд болсон билээ. Тиймээс Христэд анхлан найдсан бид түүнийг алдаршуулан магтахын төлөө амьдрах учиртай. Түүний ачаар та нарч бас авралын сайн мэдээг буюу үнний үгийг сонсож түүнд итгэн амлагдсан ариун сүнсээр нь хамгаалагджээ. Бидний чөлөөлөгдөх үедээ хүлээн авах өвийн баталгаа нь ариун сүнс юм а. Бурхны яруу алдрыг магтъя. За энд Паулийн бичсэн захидлын эхний хэсэг бол мэдээж захидлын одоо Паул мэнчилгээ байгаа 1-ээс 3 дугаар 2 дугаар ишлэл болохоор энэ дээр хэлэхдээ Паул өөрийг хэн гэж тодорхойлсон бэ гэвэл би бол Христ Есүсийн элч гэж байгаа. Гэхдээ би элч болохдоо би өөрөө өөрийгөө элч болгоогүй. Эсвэл хэн нэгэн хүн намайг элч болгож томилоогүй. Харин би Бурхны хүслээр, Бурхны томилгоогоор, Бурхны төлөвлөгөөний дагуу би элч болсон юм шүү гэдгийг энд Эфес хотын сануулж байгаа. Мэдээж Эфес хотын Паулыг 2-3 жил тэнд тууштай үйлчилж ийсэн учраас маш сайн мэдж байгаа. Өөрийг нь сайн тань. Гэхдээ бас л дахиад за би Бурхны хүслээр энэ ажил үйлчлэлийг, энэ үүрэг даалгаврыг авсан юм шүү гэдгийг тэд нар сануулж байна.
Тэгээ ингээд хэлэхдээ за та нар бол Есүс Христэд нэгдсэн Бурхны өмнө бол итгэмжид ариун хүмүүс шүү гэдгийг нь сануулад за тэгвэл биднэрт ийм агуу ивэл нэгүслийг үзүүлсэн Бурханаас та нарт хайр ивэл амар амгалан хүсье гэж мэдчилж байна. За 3 дугаар ишлэлээс 14 дугаар ишлэл бол ястаа нөгөө жинхэнэ нөгөө миний түрүүний хэлдэг маш баялаг үг болгоно нь бараг цаана нь ингээд ухах юм бол бүтэн нэг ухагтхан гарч ирэхээр баялаг зүйл байна. За грек хэл дээр Эфесийн 3-аас 14 нэг өгүүлбэр гэж боддоо. За энэ бол ерөөсөө би зүйрлэе гэвэл ингэж зүйрлэнэ. Нэг ийм уртаа өгүүлбэр байгаа. 3 дугаар ишлэлээс 14 дугаар ишлэл дуустал ингээд нэг урт өгүүлбэр. Тэгээ энэ урт өгүүлбэр нь хоорондоо ингээд холбоотой. Тэгтээ ишлэл болгонд бас нэг утгатай энэ жижигэн байшингууд байна шүү дээ. Энэ шиг ингээд энэ өгүүлбэр болгонууд ингээд юм хэлээд байгаа. Тэгтээ энэ ингээд нэг л урт өгүүлбэр. Ийм яг грек дээр яг юм байлээ. Тэгээ Эфесийн захидал бол ерөнхийдөө грек хэл дээр нэлээд тийм сунжралцсан аюу хэцүү. Тэгээд яг гол үйл үг нь аль вэ гэдгийг барьж авахын тулд нэлээд судлах тунгаах хэрэгтэй. Тэгвэл орчуулган дээр энийг бид нэр 3-аас 14 дугаар ишлэлийг нэг өгүүлбэр болгох юм бол үйл үг нь одоо бүр 3 дугаар үйл ишлэл дээр байгаа үйл үг нь 14-д очихоос өөр аргагүй болно. Тэгэхээр тэр бол боломжгүй. Тэгвэл бас туслах гишүүн өгүүлбэр болгон өөрийн гэсэн үйл үгтэй, өөрийн гэсэн үлийн эзэнтэй байж байгаа. Тийм учраас тэрүүгээр нь таслахаас өөр аргагүй байдаг. Харин грек дээр нь за магадгүй зарим англи орчуулгуудыг та нар унших юм бол яг энэ урт чигээр нь ингээд тавьсан байлээ. Тийм учраас ингээд юм гэл ингээд уншаал байна. Тэгээд ингээд юу хэлээ явчихваа гэмээр юм сунжиралцсан. Тэгтээ хоорондоо юм холбоотой юм урт өгүүлбэр байдэн шүү. За тэгэхээр ийм урт сунжиралцсан гэхдээ хоорондоо холбоотой. За тэр хоорондоо холбоотой байгаа одоо энэ ингээд утсаар холбогдсон байна шүү дээ. Энэ утсаар холбогдож байгаа гол санаа бол Христ гэдээ ойлгоч. За энэ жижигэн байшингуудыг холбож байгаа нь хинбэ гэвэл Христ. Христээр л ерөөсөө бид нар бүх юм явагдаад байгаа. Христээр дамжуулан, Христийн цусаар, Христийн өршөөлөөр, Христийн хайраар гэдэг ингээд Христэл энэ бүхнийг хооронд холбож байгаа. За тэгэхээр цөмөрөө жоохон задлаад цөмөрөө харъя. За 3-аас 6 дугаар ишлэл бол үнэхээр Бурхны төлөвлөгөөний тухай бас энэ 3-аас 14 дугаар ишлэл маань том зургаар нь хэрвээ харах юм бол бас л яг Бурхны төлөвлөгөөний тухай байж байгаа. Бурхан өөрийнхөө ард түмэнд ямар төлөвлөгөөтэй, ямар зорилготой байдгийм бэ гэдгийг энд хэлж өгч байгаа. За би жишээ хэлэхэд үзэх юм бол хаан язгууртан хүний хүүхдүүдэд ямар төлөвлөгөө байдаг бол хаан сурвалжит гэр бүлийн эцэг эх хүүхдүүдтэй одоо өөрийнхөө за би энэ байр сууриа өгөндөө уламжлуулна, хадгалуулна, өвлүүлнэ. За миний хүүхэд ийм үүрэг хариуцлагатай байна. За миний хүүхдүүд ийм зүйлийг хариуцах болно. Тийм учраас за би ингэж сургах ёстой, тэгж сургах ёстой. За би энэ нь бэлтгэх хэрэгтэй гэж маш их зүйлийг боддог байх. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Тэгвэл хаан язгууртан хүн хүүхдүүдтэй маш их том зүйлийг төлөвлөж, том зургаар нь харж ажилдагтай яг адилхнаар бүр тэрнээс ч илүүгээр Бурхан өөрийнхөө хүүхдүүдтэй төлөвлөгөөтэй, зоригтой ажилдаг гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бидний өөрсдийнхөө зүгээс харах юм бол надад зориг гэж юм байхгүй ч юм шиг, утга учир гэж байхгүй ч юм шиг, би хаашаа яваад байгаа мэдэхгүй ч байгаа юм шиг тийм санагдах үе байж болно. Ялангуяа Христ дээр ирэхээс өмнө, Христэд итгэхээс өмнө амьдрал яг л тийм байдаг, харанхуй байдаг, утга учиргүй, зориггүй, чиглэлгүй байдаг. Харин тэгвэл Христ дээр ирсний дараа Бурхны зорилгыг харж эхэлдэг. Гэхдээ харж эхэлсэн ч гэсэн нөгөө Бурхны томоор нь хараад байгаа зургийг, томоор нь төлөвлөд байгаа төлөвлөгөөг тэр чигээр нь бас л харж чаддаггүй, урам хугараал
өө за болио дөө. Өө за энэч бүтэхгүй юм байна гэд буцах гад байдаг. Харин гэтэл Бурхан өөрөө яг энэ хаан язгууртан хүмүүс хүүхдүүдтэй ажлыг төлөвлөдөгтэй адилхан Бурхан биднэрт төлөвлөгөөг гаргасан байдаг. Христээр дамжуулан Бурхан бүх сүнслэг ёроолоор биднийг ерөөсөн гэдэг гол зүйл маань 3 дугаар эшлэл дээр байна. За энэ загтлаар гардаг бас нэг чухал нэр томьёо юу вэ гэхээр энэ тэнгэрт гэдэг үг аа. За энэ нь ер нь загтал дээр 5 удаа гарч байна. За тэр бүхнүүдийг нийлүүлээд ингээд харах юм бол тэнгэр гэдгээр юу хэлээд байна вэ гэвэл тэнгэр гэдэг бол сүнслэг эрх мэдэлтнүүд захирагчд байж идэг. Тэнд бас сүнслэг тэмцэл болж идэг. Тэдгэрийг тэр сүнслэг хүчнүүдийг амилсан Есүс Христ захирч идэг. Зөвхөн одоо ч биш бас мөн ирээдүйд ч бүрэн эрх мэдэлтэйгээр Есүсийн захирах газар байна. Итгэгчид сүнслэгээр тэр газар амьлуулагдсан, тэр газар бас өрөөгдсөн. Тэгээд тэнгэр газар дахь бүх юмыг нэг өдөр Христийн эрх мэдэл дотор Бурхан нэгтгэж нийлүүлэх болно гэж. Тэгвэл үнэхээр яг энэ 3 дугаар хэлсний дагуу тэнгэрлэг газрын бүх ёроолоор Бурхан биднийг ерөөсөн гэж. Нөгөө нэг төгс зураглал ямар байх вэ гэдэг маань энийг хэлээд байгаа гэсэн. Өнөөдөр би өөрийнхөө амьдралыг харах юм бол эсвэл яг бодит энэ дэлхий дээр байгаа чуулганы дүр зургийг, чуулганы бодит байдлыг харах юм бол тийм харагдахгүй байж магадгүй. Гэхдээ бидний очих цэг хүрэх газрын зураглал юу вэ гэвэл яг энэ байна. Бурхан Тэнгэрийн бүх ёроолоор ерөөсөн гэж. Чуулганыг ч ерөөсөн, өөрийнхөө ард түмнийг ерөөсөн. Тэгээ Бурхан биднийг бас энэ дэлхийн суураас ч өмнө биднийг сонгож авсан гэж. Бид нар өөрсдийнхөө амьдралыг харах юм бол би Бурханыг сонгоод, би Бурханыг дагахаар шийдвэр гаргаад, за би өөрөө ухамсараараа ойлгоод хүлээж аваад дагаа юм шиг харагддаг. Гэтэл үнэндээ энэ бүхэн нь Бурханы хайр ивэлээр, Бурханы ажлаар цаанаа явж идэг гэсэн. Бурхан өөрөө үнийг ийм байхаар урдаас буюу бүр урд урдахтаа бүр энэ дэлхийн суурийг тавихаас өмнө товлцсон, төлөвлөсөн байсан. Тэгэхээр энэ нь Бурханы ажиллаа гэсэн үг. Би мундагтаа Бурханыг сонгоод байгаадаа биш. Би мундагтаа Христийг ойлгоод байгаадаа биш. Би их гэгэрсэндээ Есүсийг дагаад байгаадаа биш. Харин Бурхан намайг хайр ивэлээрээ өөрлөгөө татаад, Бурхан намайг өршөөлөөрөө миний гим нүглийг уучлан өршөөж намайг өөрийн болгохоор аль эрт товлсон, төлөвлөсөн учраас тэр төлөвлөгөөний ажил нь явж байгаа гэсэн үг. Тэгээд дэлхийн суурийг тавихаас ч өмнө Бурхан өөрийнхөө оршихуйд ард түмнийг ямар байлгахаар сонгосон бэ гэвэл цэвэр ариун. Та нар хараараа ишлэлийг цэвэр ариун, гим зэмгүй байлгахаар товлсон гэж. За тэгээд биднийг ингэж товлохдоо хүүгээрээ дамжуулан биднийг өөртөө үрчилж авахаар товлсон гэж. Нэгсэндээ төлөвлөсөн гэсэн. Та биднийг Бурхан өөрийнхөө хүүхдүүд болгож авна. Би энэ хүнийг, би энэ баяраг би энэ тамираг, би энэ мөөгийг, энийг би өөрийнхөө хүүхд болгоно гэж аль хэдийн төлөвлөсөн, тогтоосон. Тийм учраас энэ ажлын дагуу, тэр төлөвлөгөөнийхэн дагуу явагдаж байна гэсэн үг. Тийм учраас энэ дээр Паул яг энэ 3-14 дугаар ишлэлийг эхлэхдээ бас төгсөхдөө Бурхныг магтъя, Бурхны яруу алдрыг магтъя гэдэг тэр магтаалаар эхлүүлээд магтаалаар төгсгдөг. Тийм учраас энэ 3-14 дугаар ишлэлийг зарим эрдэмтэд энэ бол зүгээр нэг хүүрнэл гэхээсээ илүү энэ бол магтуу гэж бас үздэг. Энэ бол ерөөл гэж үздэг. Одоо нэг ерөөл Бурхны хийсэн ажлыг ингээд бүгднийг дурдаад тэгээд эхлэхдээ төгсөхдөө Бурхан таныг магтъя, Бурхан танд алдрыг өргөе, ийм агуу зүйлийг, ийм агуу бидний санаанд бодож төсөөлөхөөс бүр давсан ийм агуу зүйлийг хийсэн Бурхан танд бүх алдрыг өргөе гэдэг энэ магтаалаар эхлүүлж төгсөж байгаа. За тэгвэл эндээс 3-6 дугаар ишлэлээс бидний харах нэгдүгээр зүйл юу вэ гэвэл Христээр дамжуулан Бурхан
бүх сүнслэг ёроолоор биднийг ёрөөсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Та хэрвээ Христийг тууштайгаар дагаж байгаа бол та амьдралаа эргээд харах юм бол таны амьдрал ямар ёроолтой байсныг та харах болно. Ёроол гэдэг нь заавал материалын зүйл биш. Мэдээж материалын зүйл орж болно. Гэхдээ таны амьдрал, таны зан чанар, таны сэтгэл санаа, таны бодол санаа, таны амьдралаас харагдах зүйл яаж өөрчлөгдсөнийг та харах боломжтой. Энэ бүхэн чинь нийлээ тэр сүнслэг ёроолыг хэлээд байгаа. Тэгээд дээрэс нь бидний амьдралыг Бурхан өнөөдрийн энэ байдлаар биш, харин нөгөө нэг фото зурган дээр буулгасан Тэнгэрлэг ертөнцид Тэнгэрлэг газар Бурханы хүүхэд байхаар бүр томлоод, товлоод, төлөвлөөд ингээд тамгалаад тавьчихсан байгаа. Тэр байр суурьлыг бид нар баг багаар дөхөж яваа учраас тэр байр суурьлогоо бид нар очих гээд явж байгаа. Тэр байр суурь маань миний жинхэнэ байр суурь. Тэр жинхэнэ байр суурь нь миний жинхэнэ хинбэ гэдгийг хэлээд байгаа. Өнөөдөр миний хэн байгаа нь, өнөөдөр миний ямар байгаа нь жинхэнэ би биш гэсэн үг. Хэрвээ би Христийг дагж байгаа, хэрвээ би Христийн муу юм бол миний жинхэнэ би бол өнөөдрийн би биш, харин Христээр дамжин уучлагдсан, өршөөгдсөн, үрчлэгдсэн, аврагдсан, ёроогдсон тэр би бол жинхэнэ би гэсэн. Тийм учраас ийм агуу зүйлийг хийсэн Бурхныг магтъя гэж. Магтахаас өөр арга байхгүй. Таныг хааны сурвалжид гэр бүлийн гишүүн биш байхад хаан гэр бүлдээ өргөж аваад тэгээд сурвалжид гэр бүлийн хүүхдэд хийдэг ажил төлөвлөгөө үүрэг хариуцлагыг танд өгж байгаатай адилхан гэсэн үг. Бурхан биднийг үрчилж авна гэдэг нь авах ёсгүй байсан зүйлээ бид нар хүртэж байна гэсэн үг. Хүртэх ёсгүй зүйлээ бид нар хүртэж байна гэсэн үг. Тийм учраас би авах ёсгүй шүү дээ. Энэ бүхэн чинь зүгээр л бэлэг. Энэ бүхэн маань зүгээр л хайр, ивэл. Ивэлээр ирсэн зүйлийг буцаагаад бид нар хариулт юу вэ гэвэл магтаал, хүндлэл, алдар байхаас өөр арга байхгүй. Тийм учраас Паулийн загтлууд дандаа Бурхныг магтъя, Бурхныг ёроо ийм агуу зүйлийг хийсэн таныг би чин сэтгэлээсээ хүндлэе гэдэг үгээр л дүүрэн байдаг. Тэгвэл эндээс 3-аас 6 дугаар эшлэлээс бидний харах зүйл маань Христээр дамжуулан бүх сүнслэг ёроолоор биднийг ёроосон. Тийм учраас Бурхныг магтъя. За дараагийн хэсэг нь болохоор 7-оос 10 дугаар эшлэл байна. 7-оос 10 дугаар эшлэл нь болохоор юуг биднэрт хэлдэг вэ гэвэл бүхнийг Христтэй нэгтгэх нь Бурхны хүсэл таалал байсан юм а гэж хэлж. За энэ Бурхны энэ төлөвлөгөөний хэсэг нь юу вэ гэхээр Бурхны бэлхам их ивэлийн ачаар Бурхан өөрийнхөө ард түмнийг Христтэй нийлүүлээд Христийн цусаар дамжуулан нэгсэндөө Христийн өөрийгөө өргөсөн загалмаа дээрх үхлээр дамжуулан цусаар гэдэг нь Есүсийн үхлийг хэлж байгаа. Есүсийн бидний төлөө өргөсөн өргөл тэр бүхнийг хэлж байгаа гэсэн. Есүсийн урсгасан цусаар дамжуулан бид нар алдаа зөрчлөөсөө уучлуулсан юм а. Тийм учраас бид нар чөлөөлөгдсөн. Харин тэгээ дээрээс нь бүр нэмээд Бурхан биднийг бүх мэрэгэн ухаарал ойлголтоор бүр бэлхаасан юм а гэж. Тэгээ дээрээс нь дахиад нэмээд бүр Бурхан өөрийнхөө хүсэл тааллын нууцыг биднэрт мэдүүлсэн. Тэр нууц нь юу байсан бэ гэхлээр хуучин гэрээг харах юм бол анхандаа Бурхан зөвхөн Израиль гэдэг үндэстэнтэй ажиллаад байгаа юм шиг харагдаж байгаа. Бусад үндэстнүүдийг Бурхан тоохгүй байгаа юм шиг тэд нар хаягдсан юм шиг харагдахаар. Гэтэл үнэндээ Бурханы төлөвлөгөө нь юу байсан бэ гэвэл би Израиль гэдэг үндэстнийг сонгосон. Гэхдээ энэ үндэстнээр дамжуулаад би бусад үндэстэнд хүрэх юма гэдэг тэр төлөвлөгөөг энд Христийн нууцлагдсан нууц гэж хэлээд байна. Тэр төлөвлөгөө нь одоо ил болсон учраас тэр төлөвлөгөөгөө одоо биднэрт ил болголоо. Одоо энэ төлөвлөгөөнийхөө дагуу Бурхан бидний дунд амьдраад ажиллаад байгаамаа гэж. Тэгээ энэ дээр Христийн дотор нэг болгосон гэдэг зүйл нь нөгөө энэ Иуда бус хүмүүсийг нийлүүлсэн гэж зүйлийг ярьж байгаа. За өмнө нь бол Израиль бус хүмүүстэй бараг огт харьцдаггүй байсан. Яагаад гэвэл хэрвээ тэднэртэй харьцаад бүр гэр оронд нь ороод цуг хоололж ундалах юм бол тэд нар өөрсдийнхөө мөргөл залбирал зарим шашны баяр
оролцох боломжгүй бол. Яг л Израиль бус хүнтэй харьцах юм бол өөртөө цэвэр бус гэж тооцогддог байсан. Цэвэр бус гэж би тооцогдохгүй тулд би тэгвэл энэ хүмүүстэй харьцахгүй, энэ хүмүүстэй хоол идэхгүй, энэ хүмүүсийн гэрт орохгүй. Яг ийм хүү зүйлүүд шинэ гэрэн дээр харах юм бол зөндөө байгаа, хуучин гэрэн дээр ч бас байж байгаа. Гэхдээ харин тэгвэл тэр үе өнгөрөөд Христээр дамжин Израиль бус хүмүүс бүгд Бурхны нэг ард түмэн болсон юм аа. Энэ ажлаа, энэ төлөвлөгөөгөө Бурхан одоо Христээр дамжуулан ил болгосон юм аа гэдгээ энд хэлж өгч байгаа. За тийм учраас Бурхны төлөвлөгөө хүсэл юу вэ гэвэл Христээр дамжуулан Бурхан бүх хүмүүсийг нэг болгох зорилготой гэсэн. Тийм учраас өнөөдөр Есүст итгэдэг хүмүүс маань яг нэг гэж явдаг. Бид нар ямар үндэстэн байх нь хамаагүй. Эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу те бид нар еврей байна уу, еврей биш үү, монгол биш тэр ерөөсөө хамаагүй. Бид нар Есүсээр дамжин нэг ард түмэн нэг хүн болсон гэсэн үг. Тэгэхээр тэгвэл энэ 7-оос 10 дугаар эшлэлдээ хэлж байгаа гол санаа бол тэгвэл Христээр дамжин Бурхан биднийг нэгтгэх нь Бурханы төлөвлөгөө байсан. За цааш нь 11-ээс 14 дугаар эшлэлийг харъя. За энд бол Христээр дамжуулан Бурхан биднийг ивэлийг хүртгэсэд болгохоор төлөвлөсөн гэдгийг харна. За энэ дээр ингэж Бурхан бүхнийг хүслээрээ зохицуулан ажилдаг түүний зорилгын дагуу бид урдаас товлогдсон Христтэй хамт ивэлийг хүртгэсэд болсон билээ гэж. За энэ ивэлийг хүртгэсэд гэдэг үг нь болохоор уг нь бол хуучин гэрээнд хэрэглэгддэг өвийг хүртэх, өв залгамжлагч болох гэсэн утгатай үг байдаг. Гэхдээ энэ нь болохоор хуучин гэрээн дээр зөвхөн Израилийн нөгөө Бурханд амласан Канаан нутгийг авах, тэр газар нутгийг өвлүүлж Израильчууд үе удамдаа дамжуулах тэрийг ер нь хэлдэг. Харин тэгвэл шинэ гэрээн дээр орж ирэхээр Христээр дамжаад бид нар Бурхны ивэлийг бүгдээрээ адилхан хүртгэсэд болж байгаамаа гэдэг утгыг илэрхийлдэг. Харин энэ нөгөө өв залгамжлах гэдгийг хэлчихлээр жоохон арай өөр утга юм бодогдуулаад байдаг. Тийм учраас энэ дээр илүү утгаар нь орчуулад модер бид нар ивэлийг хүртгэсэд гэж орчуулсан байна. Гэхдээ мэдээж доор нь хөл зүйлтэн дээр нь тайлбар байгаа. За тэгвэл Христээр дамжин Бурхан биднийг Израиль хүнтэй яг адилханаар Бурхны ивэлийг хүртгэсэд болгохоор төлөвлөсөн юм а гэдгийг нь хэлж өгöd. Тэгээд энэ бүхнийгээ Бурхан бас л урдаас төлөвлөсөн, урдаас товлсон. Энэ нь зүгээр л гэгвинтэн гарч ирсэн Бурхны төлөвлөгөөнд хажуу талаас нь Б төлөвлөгөө гинт гарч ирээ. За төлөвлөгөөг жоохон өөрчлөөд ийм болгочихё гэдэг зүйл гарч ирсэн биш. Харин Бурхан анхнаасаа л Израиль үндэснийг сонгосон. Гэхдээ сонгосон тэр үндэснэрээ бусад бүх үндэстэнд хүрэх төлөвлөгөөтэй байсан. Тэр ажил нь л одоо өрнөөд бидний өмнө нүдэн дээр ил болж байна гэсэн үг. За тэгээд цааш нь тэгвэл Бурхан ийм төлөвлөгөөтэй байсан учраас 12 дугаар эшлэлдэр нэг чухал үг байгаа. Иймээс Христэд анхлан найдсан бид түүнийг алдаршуулан магтахын төлөө амьдрах учиртай гэж. Бидний амьдралын зорилгыг хэлж байна гэсэн. Бидний амьдралын зорилго нь тэгвэл юу гэж байна? Энэ их агуу ивэлийг өгсөн, энэ их агуу өрөөлөөр биднийг өрөөсөн тэр эзнийг алдаршуулан амьдрах нь миний амьдралын зорилго, миний амьдралын утга учир, миний амьдралын дуудлага гэсэн үг. Би өөрийнхөө төлөө амьдрах биш. Би харин надад энэ бүх ивэлийг, энэ бүх гайхамшиг хийж өгсөн миний бодож төсөөлөөгүй зүйлсийг намайг өөрийнхөө хүүхэд болгож үрчилж аваад намайг тэнгэрлэх бүх өрөөлөөр өрөөсөн. Тэгээд надаар дамжуулан ажиллахаар төлөвлөсөн, товлсон тэр эзнийг алдаршуулан амьдрах нь миний амьдралын дуудлага, зорилго, төлөвлөгөө гэсэн үг. Тэгээд ийм байх ёстой юм а гэдгээ батлахын тулд Бурхан биднэрт нэгэн баталгааг өгсөн. Тэр юу вэ гэвэл ариун сүнс. За энэ дээр ариун сүнсийг ингэж хэлсэн байна. Түүний ачаар та нарч бас авралын сайн мэдээг буюу үнний үгийг сонсож түүнд итгэн амлагдсан ариун сүнсээр нь тамгалагджээ. Бидний чөлөөлөгдөх үедээ хүлээн авах өвийн баталгаа нь ариун сүнс юм. Нэг өсөндөө Бурхан биднэрээр дамжуулан ажилласаар байгаад
бидний нөгөө хүрэх цэг дээр очиход нөгөө фото зурган дээр буугдсан төгс зураглал дээр төгс цэг дээр очисныхаа дараа эзнээс хүлээж авах ивэл өрөөлийн маань за тэн цэг дээр бид нар очих юм шүү. Яаж хийж яагаад бид нар тэр цэг дээр очно гэдгийн маань баталгаа нь юу гэж байна? Ариун сүнс. Ариун сүнсийг тэгвэл Бурхан бидний амьдралд өөрчлөлтийг авчрахын тулд, бидний амьдралыг шинчлэхийн тулд, бидний амьдралыг сэргээж, биднийг нөгөө харангуйгаас гэрэл рүү гаргахын тулд биднийг энэ Бурханы төлөвлөсөн товлсон замаар амьдруулахын тулд ариун сүнсийг бидэнд баталгаа болгож өгсөн гэж. Тийм учраас ийм агуу зүйлийг хийсэн учраас, ийм агуу зүйлийг төлөвлөсөн учраас дахиад Паул хэлэхдээ Бурханы яруу алдрыг магтъя гэж. Магтахаас өөр арга байхгүй. Үнэхээр ийм агуу зүйлийг төлөвлөчихсөн, ийм агуу зүйлийг биднэрт өгж байгаа, бүр өгөх өгтөө бүр бэлхуулан, халиулан, цутгуулан өгж байгаа энэ Бурханыг магтахаас, хүндлэхээс, хайрлахаас бас үйлчлэхээс өөр арга байхгүй. За тэгвэл бид нар энэ Эфесийн 1-ийн энэ ихний хэсэг дээр чуулган гэж ямар байр суурьтай, чуулганы төгс зураглал нь ямар юм гэдгийг бид нарт хэлж өгж байгаа. Нэг өсөндөө бидний очих цэгийг, очих газрыг бидний ирээдүйд хүлээж авах эзнээс тэр зураглалыг маань бид нарт зааж өгч байна. Тэгвэл энэ цэг рүү бид нар яаж явах вэ? Бодит амьдрал дээр тэгвэл өнөөдөр бид нар яаж өөрчлөлт гаргах вэ? Бид нар эхнэр нөхрийн хувьд гэр бүлийн хувьд, боол эзний хувьд, бүр чуулган дотор ахан дүүсийн хувьд юу өөрчлөгдөх ёстой вэ? Яаж шинжлэл сэргэлт явагдах вэ гэдгийг энэ загтал биднэрт зааж өгнө. Тэгээд энэ загтлын нэг маш чухал сэдв бол чуулганы эв нэгдэл байна. Энэ загтлын. Яг л Паулыг энэ загтлыг бичих хавцаа нөгөө анхандаа гайгүйхан явж исэн чуулган маань дотроо нэлээд хагаралтай ч юм уу, нэлээд бутарчсан, магадгүй замаасаа жоохон төөрчсөн тиймэрхүү байдалтай байсан учраас за Христийн чуулганы эв нэгдэл гэдэг зүйл маш чухал шүү гэдгийг ойлгуулахын тулд Паул энэ загтлыг бичсэн. Тэгэхээр энэ эв нэгдэл тэр нэг бие, нэг сүнс, нэг эзэн энд ажиллаж байгаа шүү гэдгийг бид нар дахин сануулж байгаа энэ загтал. За тэгээд өнөөдрийн энэ 1-ээс 14 дугаар эшлэлээр хэлсэн 3 санааг би 3 гол санааг дахиад автаад хэлье. За нэгдүгээрт нь Христээр дамжуулан Бурхан биднийг бүх сүнслэг ёроолоор ёроосон. Амен. Хоёрдугаарт нь бүхнийг Христтэй нэгтгэх нь Бурханы хүсэл таалал. Бүхнийг гэдэг нь бүх хүмүүсийг, бүх ард түмнийг, бүх бүтээлийг гэсэн үг. Тэр цаг ирэх болно. Гуравдугаарт нь Христтэй хамт биднийг ивэлийг хүртгэсэд болгосон юм аа. Тийм учраас өнөөдөр бидний Христэд итгэгчдийн байдал бол энэ ивэлийг хүртээд тодорхой хэмжээгээр амсаад явж байгаа. Гэхдээ энэ бол цаашаа үргэлжлэх ёстой, цаашаа улам ахих ёстой. Тэр улам энэ ивэлийг бид нар амсаж, туулж явах тийм амьдрал бидний хүлээж байгаа. Бид нар зогсох ёсгүй, бид нар буулж өгөх ёсгүй. Магадгүй заримдаа хэцүү зүйл гарна, магадгүй заримдаа бидний урмыг хугалах үйл явдлууд болж болно. Өөрөөс маань ч болж болно, бусдаас ч болж болно. Гэхдээ Бурхны анханасаа тавьсан, зорьсон төлөвлөгөө юу вэ гэвэл яг энэ саяны хэлсний дагуу Тэнгэрлэг ёроолоор ёроосон, Христээр дамжуулан бүхнийг өөртөөгөө нэгтгэх, тэгээд бүгдийг Христээр дамжуулан ивэлийг хүртгэсэд болгох нь Бурхны төлөвлөгөө. За тэгэхээр энэ бол одоо бидний нэгсэндээ онлын тодорхойлолтоо бид нар авч байгаатай адилхан. Чуулган гэж юу вэ гэдгийн талаар. За тэгээд тийм учраас энэ дээр яг Паулын ингээрээ тэгээрээ гэдэг заавар яг энэ хэсэг дээр баг байгаа. Харин тэгвэл чуулган бол ийм байх ёстой шүү гэдгийг хэлчихэд одоо цаашаа Паул цааш нь яг бодит зүйлрүүдээ баг багаар орноо. За тэгээд төмөр үнэхээр Бурхан ийм агуу зүйлийг биднэрт хийж өгсөн юм байна, төлөвлөсөн юм байна, товлсон юм байна. Бас үүнийхээ төлөө биднэрээ дамжуулан ажиллаж байдгийм байна гэдгийг ойлгоод цөмөрөө Бурхан талархъя, Бурханыг магтъя, Бурханыг бас хүндлэе. Тэгээд зөвхөн амаараач биш те амьдралаараа, зам байдлаараа, амьдралынхаа хэв маягаараа, ажил дээрээ, ах дүүс дундаа, хамаатан садан дундаа хаал явна. Тэр газар болгондоо бид нар яг энэ дүр зураглалыг бодож за Бурхан намайг ийм байлгахаар товлсон, төлөвлөсөн,
Тэгвэл энэ зургийг л би харж зорж амьдрах юм шүү гэдгийг цөмөрөө бодцгоё. За тэгээ хамтдаа залбирая. Есүс эзэн минь танд үнэхээр баярлалаа. Та бидэнд ямар агуу ивэл өршөөл, хайр, ерөөлийг бидэнд цутгасан ивээсэн юм бэ. Үнэхээр тэнгэрлэг ерөөл бүгдээр та биднийг ерөөсөн гэж байна. Үүнийг бид нар төсөөлж чадахгүй, төсөөлж барахгүй. Тэр тэнгэрлэг ерөөл нь юу вэ гэдгийг бид нар бодоод ч ёроолд нь хүрэхгүй эзэн минь. Харин та биднийг ерөөсөн гэж байна. Та бидэнд бас төлөвлөгөөтэй гэж байна. Та биднийг өөртөө үрчилж авсан. Та биднийг өөрийнхөө алдрын төлөө амьдруулахаар дуудсан, зорьсон. Та бас бүхнийг Христтэй нэгтгэх нь таны хүсэл таалал бас биднийг та ивэлийг хүртгсэд болгосон. Тэр болгохын төлөө бас бусдаар дамжуулан ажилдаг. Тэр ажилдаа бас биднийг дууддаг, биднийг уриалдаг танд баярлалаа эзэн минь. Тэг үнэхээр Христийн чуулган таны бие махбод ямар байх ёстойг та бидэнд энэ загтлаар дамжуулан сануулж өгж байгаа талархъя. Тэг бидний бодит амьдрал дээр та өөрчлөлтийг авчираач, шинжлэлтийг авчираач, бидний зам байдал, бидний бодол санаа, бидний сүнслэг төлөвшил энэ бүхэн дээр та өөрчлөлтийг авчираач гэж гуйв. Есүс эзэн минь үнэхээр та чуулганаа яаж хардаг шиг, та тэнгэрлэг аль хэдийн ирээдүйд байгаа тэр зургаар нь харж байгаа шиг эзэн минь түүнийг зорж харж, түүнийг бодож амьдрахад та бидэнд туслаарай гэж Есүс таны эрхэм нэрээр би залбирч байна. Амен.